Юу утган залуусаа бим байна. За энэ удаагийн Python-гийн хичээлээр хэлүүлээ давталтын талаар үзэх болно. За манай Python дээр маань for болон while гэх хоёр давталт байдаг. За тэгэхээр энэ хоёрын талаар үзэх болно. За тэгэхээр бид нэр давталтыг бичих тулд болохоор for гэдэг түлхүүрийг хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө энэ зөвхөн гэдэг үгштэй те. За би жишээлбэл хамгийн энгийн давталт болох за нэг ямар ч гэсэн нэг листээр гүйжээ. За тэгэхээр хэдүүлээ та бүхэн өмнө үзсэн одоо list set төвлөлөөр үзсэн болохоор шууд мэдчих шнэж байна. За тэгэхээр надад numbers гэдэг нэртэй ховсгож байла. За энэ болохоор list. За би энэ дотор болохоор за 2 4 6 8 10 ч юм те. За иймэрхүү text тоонуудыг хийжээ. За тэгэхээр манай хамгийн ихний for-ын дараач үг болохоор ховсгожийн нэр байна. За би өнөр болохоор name гэдэг нэртэй ховсгож өгчээ. Дараа нь in буюу одоо за ингэж чинь. За тэгэхээр энэ яаж байгаа гэхээр манай numbers гэдэг листээр гүн харин гүйж явцдаа утгыг авч байгаа гэсэн яг энэ хүү in гэдэг түлхүүрээр. За тэгэхээр гүйж одоо хамгийн ихний удаа гүйж байгаа тохиолдолд хамгийн ихний утгыг болохоор name гэдэг хөсөгчөнд авчна гэсэн үг. За тэгэхээр хамгийн ихний удаа гүйхэд name гэдэг хөсөгч маань 2 болчихно. Дараачудаа болоход 4 болчихно гэсэн үг. За тэгэхээр үүнийг ажиллуулж үзье. За би энэ зэтээр print name гэвчихжээ. За үүнийг ажиллуулах бол манай эдгээр тоонууд хэвлэж байна. За тэгэхээр хамгийн ихний давтал дээр болохоор манайхаар name гэдэг хөсөгч маань өөрөө 2 болно байна. Дараагийн давтал дээр манай name хөсөгч маань 4 байж болчихж байгаа гэсэн үг. За тэгэхээр би үүн дээр болохоор янз бүрийн нэмэлт юм хийж болно гэсэн үг шүү дээ, 10. За магадгүй бүгд нь 2 4 ч юм уу те. Нэг юмрхүү. За тэгэхээр for давталтыг болохоор ерөөхдөө нэг ингэж бичиж олно. За энэ яаж байгаа гэхээр манай set tuple-тэй үед бол ингэж чинь яагаад гэвэл манай энэ доторх утгууд нь бэлэн байгаа гэсэн үг те 2 4 6 8. За хэрвээ та бүхэн яг өөрсдөө бичмээр шийдээд жишээлбэл 1-10 1-100-ийн хооронд бичмээр байлаа гэвэл та бүхэн range гэдэг функцийг ашиглаж болно. Тэгэхээр би range гэдэг дотороо 100 гэж бичих юм бол манайхаар range маань өөрөө яг иймэрхүү list үүсгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр би үүнийг хэвлэх юм бол манайхаар дефолтоор range гэдэг функц маань тэгээс эхлээд 90 хүртэл явна гэсэн үг. За үүнийг ажиллуулах юм бол манайхаар 90 гэж дуусах гэсэн үг. Тэгээс 90. За хэдүүлээ тэгвэл range гэдэг нэг авч үзлаа тий. За би тэгвэл numbers гэдэг устгаад range за 5 гэчээ. Тэгээд би дараа нь numbers-ыг хэвлэх юм бол манайхаар за шууд энийг бусаач тийм байна. Тэгэхээр дефолтоор тэгээс эхэлж байгаа болно 5 орохгүйгээр тэгээс 4 хүртэл хэвлэнэ гэсэн үг. За тэгэхээр нэг иймэрхүү. За миний дараагийн ярих байгаа зүйл болохоор манай for давталтан дээр continue болон break гэж хоёр түлхүүрэг байдаг. За би жишээлбэл за дахиад нэг хувьсаж авчээ. Numbers гэдэг нэртэй хувьсаж 1-5 4 5 тэгээд for numbers-аар гүйжээ. За та бүхэн энийг ямар ч дурын нэрээр өгч болно. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс болохоор i-аар өгчдөг. Тэгээд ерөөхдөө i index гэж нэрлэгдэг гэж би бодож байна. За тэгэхээр for num in nums буюу nums гэдэг листер num гүгээд хэрвээ num за 3 дахь тэнцүү байх юм бол хэдүүлээ break хийжээ. За бусад тохиолдолд хэдүүлээ хэвлээд байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр break гэдэг үг болохоор яг өөр нэр шигээ шууд энэхүү давталтаас гарчна гэсэн үг. Тэгэхээр би for давталтаас шууд гарчна гэсэн үг. Тэгэхээр би үүнийг ажиллуулах юм бол манайхаар 1 2 гингүүтэй 3 дахь тэнцүү болонгуудаа энэ break гэдэг үйлдэлийг хийгээд манай давталтаас гарч байгаа гэсэн үг. За тэгэхээр би тэгвэл continue гэж ашиглаж үзье. За continue яах вэ гэхээр манайхаар 3 дахь тэнцүү тохиолдолд continue гэхээр дараачийн лист руу орчих гэсэн үг. Энэ доорх мөр кодуудыг биелүүлэхгүйгээр шууд дараачийн давталт руу орж байгаа гэсэн үг. Тэгэхээр би үүнийг ажиллуулах юм бол манайхаар 3 гэдгийг хэвлэхгүй гэсэн үг. Тийм үү? За тэгэхээр for давталтын дээр дахиад нэг range дээр нэг зүйл дутуу ирсэн байна. За би жишээлбэл 1-10-ийн хооронд ингэж гүйлгэжсэн бол одоо ингээд 0-9 хүртэл гүйлгэжсэн шүү дээ. За хэрвээ та бүхэн ингээд зөвхөн 0-9 биш одоо 5-аас эхлүүлэхийг хүсэж байвал 5-гийн хурдталт нь бол бичиж олно. Тэгсэн тохиолдолд 5-аас 9. За мөн та бүхэн одоо алхмын тоо буюу одоо нэмэгдэж байгаа нь зөвхөн нэгээр нэмэгдэж байна те. Үүнийг би хүснээр өөрчилж болно. За бичлэл 2-оор нэмэгдүүл гэвэл 5 7 9 гэх юмчлаа. Тэгэхээр range гэдэг функц нь ерөөхдөө 1-3 гэсэн утгыг авна гэсэн үг.
За дараагийн миний ярих гэж байгаа за for давтлаа дахиад нэг юм ярив. Тэр нь болохоор nested давтал буюу давхар давтал гэж гэх юм да тий. За би жишээлбэл за nums гэдэг нэртэй дахиад хувьсгаж авчээ. 1 2 3 тэнгуүдээ би for num in nums за дараа for char in ABC-гээр гүчээ. Тэгэхээр ингэсэн тохиолдолд болохоор манайхаар эхлээд A дараа нь B дараа нь C гэж авч байгаа. Тэгээ хэдүүлээ num болон char-ыг хэвлээ үзье. За би үүнийг ажиллуулах юм бол манайхаар за for гэдэг хамгийн ихний давтал буюу нэг тоог ав нэг гэдэг тоог аваад дотроо A B C-гээр гүйчих гэсэн үг. Тэгэхээр 1 A 1 B 1 C гэж авчих гэсэн үг. Тэгэхээр яг ерөөдөө тэгш 2 дийл гэсэн үг шүү дээ тий. Дараа нь болохоор 2A 2B 2C гэсэн үг. Тэгээд дараа нь 3-оор гүгээд 3A 3B 3C гэсэн үг. Тэгэхээр манай давталт нь болохоор хэдэн ч nested ээж болно. Тэгэхээр манай энэ тохиолдолд 2 бид 3 хэмжээстэй ч болгож болно. Тэгээ мөн 4 ч болно. 5 ч болно. Хэд ч болно гэсэн. За дараагийн миний ярих давталт болохоор ерөөдөө while давталтай нь. While давталт болохоор хизээ дуусах нөхцөл нь тодорхойгүй үед ашигладаг давталт гэж хэлж болно. Тэгэхээр манай for дээр болохоор бид хизээ яаж дуусгах мэдээсэн while болохоор тодорхой нөхцөл биесний дараа дуустдаг гэж хэлж болно. За жишээлбэл nums за магадгүй би num гэдэг нэртэй хувьсгаж 10-аар авчээ. While i-ын намаас баг байх юм бол би i-ыг хэвлээд байна. Тэгээ дараа нь хэдүүлээ i-ыг нэгээр нэмэгдүүлнэ гэсэн үг. I гэдэг хувьсгаж зарлагдаагүй байна гэж хэдүүлээ i гэдэг хувьсгачийг тэг өгчээ. За тэгэхээр энэ яаж байгаа вэ гэхээр while гэдэг нь болохоор i гэдэг нэртэй хувьсгаж буюу тэг гэдэг тоо нь өөрөө num гэдэг тоогоос баг байгаад байх юм бол манайхаар энэ хүү давтал ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихэнд ажиллахдаа тэр i гэдэг тоог хэвлэж чинь буюу манайхаар тэг гэж хэвлэн дараа нь 1 гэж хэвлэн тэгээд өөр дээр нэгийг нэмнэ. За хэрвээ би i гэдэг хувьсгаж маань өөрөө нэмэгцээр 10-аас их буюу тэнцүү болчих юм бол буюу одоо i нь 10 болчих юм бол манайхаар энэ хүү давталт ажиллахгүй гарчна гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө ямар нэгэн байдлаар break continual ашиглахгүй while дотор. За нэг иймэрхүү. Тэгэхээр while бол for болон while-ийг аль нөхцөлд ашиглах бол та бүхэн сайн мэдчих хэвээр. За хэдүүлээ дараагийн хичээлүүдээр улам илүү нарийн жишээ аваад үзэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэхүү байдлаар би та бүхэн зүгээр while болон for loop-ийг аль нөхцөлд яаж ашиглах талаар бол зааж өглөө. Тэгэхээр дараагийн хичээлээр уулзлаа. Тэр баяртай. Өнөөдөр сониос юм сонирхолтой хэрвээ та бүхэн миний Python-ийн хичээл таалагдчих байх юм бол та бүхэн найзуудтайгаа хуваалцаарай. Энэ ямар нэгэн үн төлбөргүй. Тэгэхээр тийм болохоор та бүхэн зүгээр л миний хичээл таалагдчих байгаа юм бол лайк, шеэр нэг хийгээд авах хэрэггүй зүгээр л бусдад одоо энд үнэгүй хичээл болооч юм тийм тиймэрхүү байдлаар бусдад өгөөгээрэй л гэж хүсэж байна. За тэгээд баяртай.